Өнөөдрийн эзний үгийг маш харамсалтай гэх юм бол тийм мэдээгээр эхлүүлэх гэж байна. Тэгээд тэр нь юу вэ гэвэл яг надад 2024 оны гэр бүл саллтын мэдээ байна. Тэгээд энэ статистик мэдээгээр 2024 онд 4436 хос гэр бүлээ албан ёсоор буюу хуулийн дагуу цуцлуулсан байна. Энийг дунджаар бодох юм бол өдөрт 12 хос гэрлэлтэй цуцлуулж байна гэсэн үг. Өөрөөр гэр бүл салж байна. Цаана амьдрал үр хөвгтүүтэй өнчирч хоцорж байна гэсэн юм мэдээлэл байна. Өнөөдөр бид нэр Малахи номон дээрс гэр бүл саллтын тухай маш эмзэг сэдвэр. Ер нь бол гэр бүл салт гэдэг бол маш эмзэг сэдв те. Энэ эмзэг сэдвэр Бурхны үгийг ингээд амжуулах гэж байна. Яг нэг ном барьж аваад ингээд номлож байгаа нэг гол асуудал нь юу байгаа вэ гэвэл гол асуудал нь ямар нэгэн сэдвийг ингээд тойрч гарч чадахгүй те. Ямар ч сэдвийг тойрохгүй яг ингээд туулаад гарах юм шаардлагатай болчих. Нөгөө дэх үед хүмүүс хэлдэг үстэй ахын наад насаа чинь тойроогүй дайраад гарсан шүү гэдэг шиг те. Библиэл дээр байгаа тухайн номныхаа бүх сүддүүдийг туулж гарахаас замгүй болчих. За түрүүчийн 7 хоногийн эзний өдөр Малахи номны маш чухал сэдв болох дахилж гэдэг те. Дахилж хүн ямар байх тухай, ямар өргөлүүдийг өргөдөг, ямар зан хандлагатай байсан тухай яаж исэн болол гарч заасан болол сурсан болол өнөөдөр бид нэр харин Малахи номны 2 дугаар бүлгийн 10 дугаар ишлээс 16 дугаар ишлийг үзэх болно. Тэгээд энэ ишлэл дээрээс бид нар юуг олж харах вэ гэвэл нэг зүйлийг маш тодорхойгоор олж харна. Тэр нь юу? Бурхан салтыг үзэн яддаг юм үг. Онцгой юм үг өгөгдсөн юм бүлэг гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол Бурханы хайрладаг тэр нэгж болол онцгой нэгж болол гэр бүл гэж бид нар ойлгоч болно. За монголчууд бид нэр ерөнхийдөө ярих тусаа те нөгөө бие засад гэрээ засад төрөө зас гэдэг. Тэгээ Библийн энэ шиг харах юм бол бид нар ч гэсэн эхлээд бид нар өөрийнхөө бие засах илүү гэр бүлээ илүү тавь засах тухай ярих. За энэчээс би уншаад үгэй. Та Библийг гаргаад дагаад явуусай. Малахи номны 2 дугаар бүлэг 10 дугаар ишлэлээс 16 дугаар ишлэлээ хоорондоо. За энд ингэж байна. Би болохоор энэ дээр нөгөө стандарт монгол орчуулгаас уншиж байгаа болохоор бас нэг жоохон өөр хэллэгтэй байж магадгүй. За 10 дугаар ишлэл. Бид бүгд нэг эцэгтэй босоо. Биднийг нэг бурхан бүтээсэн босоо. Гэтэл бид юунд ах トゥ усаас урууч нэцэн эцэг өвгдийнхэн гэрээг бузарлан бай. Юуда урууч нэцжээ. Жигшүүрт явдал Израиль болон Иерусалимд гарсаар байна. Явагийн хайртай ариун өргөөг нь Юуда бузарлаж харийн шүтэний өхөнтөө гэрэлсэн. Ийм зүйлийг үлддэг хатлаа төг төмдийн яваа дахил өргөдөг хэнийгч болов Яаков түүний дундаас яваа таслах болно. Та нар үлддэг өөр нэг зүйл гэвэл та нар уйлж гаслан явгийн дахлын ширээг нулимсаараа боддог. Иймд тэрбээр цаашид өргөлий чинь ойшохгүй та нарын гараас ч таалан авахгүй. Гишнэж та нар ямар учраас гэж асуудаг. Учир нь гэвэл чиний баг залуудаа авсан эхнэр та хоёрын дундах гэр чинь би юм. Тэр эмэгтэй чиний хамтрагч ам тамгар тавьсан эхнэр чинь аталчи түүнээс урвч натсан. Өчүүхэнч болов сэтгэл зүрхтэй хүн ингэхгүй. Харин ч тэр бурханлаг үр өдмийг хүсдэг. Тиймээс сэтгэлдээ хянуур бай. Хинч баг залуудаа авсан эхнэрээсээ буу урууч нэцэх гэсэн баг. Учир нь би салалтыг үзэн яддаг гэж Израилийн бурхан яваа айлдаж байна. Хувцаа хүчрхийлэгчээр будагчийг би үзэн яддаг гэж төгдөмдийн яваа айлдаж байна. Тиймээс сэтгэлдээ хянуур бай. Бүү урууч нэцэх гэсэн баг. За энэ бол Малахи номны бас нэг хүнд сэдвүүдийн нэг нь. Хүнд гэхээс илүү тухайн үеийн нөхцөл байдлыг дүгнээд гарч ирж байгаа айгүй чухал сэдвтэй. Тэгээд энэ сэдвийн хүрээнд бид нэг бодох ёстой зүйл нь юу вэ гэвэл
урууч нацаж гэрээгээ зөрчсөн гэдэг ийм хэллэгийг Бурхан 10 дугаар ишлэлээр гаргаж ирсэн те. Урууч нацаж гэсэн. Өөрөөр хэлэх юм бол бидний амьдралд байгаа бүх зүйлд хөлөлгцсөн юм шиг харагдж байгаа энэ бүх зүйлс донд бид нар хаана нь явна вэ гэдэг юм асуултыг асуух гэсэн. Яг өнөөдөр таны амьдрал ямар байгаа вэ те? Бид нар итгэлийн амьдрал дундаа ямар нэгэн байдлаас урууч няцах те гацах гэдгээр зүйлс гэхээс илүүгээр бид нар итгэлийн амьдралдаа босгон байгуулахад илүүд үздэг. Гэтэл бидний амьдрал бүр Бурханаас урууч няцсан байх юм биш үстэй гэдэг юм ярих гэдэг. Энийг яагаад ярьж байгааг бол тухайн үеийн Израильчууд асуудаг те Бурханаас. Та намайг яаж хайрлсан юм бэ гэж. Өөрөөр хэлэх юм бол тухайн үеийн Израильчууд энэ гэрлэлтийн ийм асуудал, ийм Бурханаас холдсон ийм амьдрал дундаа одоо юу гэмдэ humбуж явж байгаа хэрнээл би бол Бурхантайгаа байгаа гэж бодоод байсан. Би бол Бурханы хайртай хүүхэд мөн байна. Надаас Бурхан урахгүй дээ, тэ? Гэтэл энд хэлж байгаагаар бол та нар өөрсдөө урвсан гэдгээ мэдэхгүй байгаа тийм тохиолдол байх юм биш үстэй гэдэг тухай ярьж байгаа юм энэ дэр. Энд өгөгдсөн гэрээ гэдэг нь юу вэ гэдэг тухай бодсон хэвтэлээ. Гэрээ гэдгийг цааш нь гэхдээ айгүй маш тодорхойгоор өгүүлдэг те. Энэ Израильчууд Бурхантай гэрээ байгуулсан. Тэгээ тэр гэрээнийхээ үндсэн дээр тэр гэрээ нь юу вэ гэвэл ах дүүсээс урууч нэцэхгүй байх те. Эцэг өвгдийн гэрээг бузарлана гэдэг энэ хэллэг нь өөрөө эцэг өвгдийн дагаж ирсэн Бурханыг 2 дугаар тавих. Эсвэл 3 дугаар тавих. Асуудлууд дундаа таал миний туслагч байх ёстой гэсэн үнцгээс Бурханыг харсан тэр Израильчуудын хандлагын тухай ярьж. Энэ нь гэхдээ өөр арга барилаар уг нь Израильчуудад ирэх ёстой байсан. За хэлээ мэдээж 10 дахь бид нар бүгд нэг эцэгтэй босуу. Биднийг нэг Бурхан бүтээсэн босуу гэж асууж Бурхан. Өөрөөр хэлэх юм бол бид бол нэг Бурханд итгэдэг тийм л хүмүүстэй. Одоо дэлхий дээр байгаа 8 тэрбум мөн одоо хэдэн тэрбум сүүлд үсээс 4 тэрбум 5 тэрбум юм уу эсвэл бол яг Христ итгэлтэй байлаа гэж бодоход тэдгээрээс бүгд бид нэг эцэгтэй буюу нэг Бурханд итгэж шүтэж явж байгаа тийм. Биднийг бүтээсэн Бурхан гэж бид хүндлэн итгэж найдаж явж байгаа. За тэгээд энийг төр ороход цаашаа хідэл 11 дугаар эшлэлд ороод байгаа. 11 дугаар эшлэлээр нэг юм гарч байгаа. Юуда урууч нисчээ гэдэг юм гарч байгаа. Хэдүүлгийн дээр нөө ах дүүсээс урууч ниссэн гэдэг үг байгаа ш харагдаж шүү дээ. Харин 11 дээр нь болохоор Юуда урууч нисчээ гэж байгаа. Энэ тэгш гарч байгаа Юуда гэдэг нь 12 Израилийн 12%-ийн нэг Юуда гэдэг нэг овгийн нэрээр төлөөлж байгаа. Гэхдээ бид нэр тухайн үеийн нөхцөл байдлыг бид дахиад ярих хэрэгтэй болно. Түрүүчийн номлол дээр ч гэсэн дурдчихсан тийм. Тухайн үед цөлөгт яваад ирээд Персийн хаан тулсын боолчлол дунд байгаа Израильчуудын тухай бид нэр ярьж байгаа шүү. Тэр Израильчуудад яасан байг бол тэр Израильчуудыг Юда овгийнхан гэж зүгээр нэг овг аймгийн хэмжээнд Персүүд үнэлж дүнж ярьдаг болсон цагтаар гэсэн үг. Тэр үед Израилийг тэр чигээр нь Юдагийнхан гэж ярьж байгаа. Тэнгүүд л Бурхан энэ дээр бас Персийнхэн бо бусад улсынхан хэлдэг байсан хэллэгээр нь хэлж байгаа тийм. Юда та нар урууч нисчээ. Жигсүүрт хэрэг Израильчуудын дунд гарцаар байна штэ гэдэг тухай ярьж байгаа. Энэ нь ямар жигсүүрт хэрэг байсан бэ гэдгийг цааш нь ингэж байгаа. Евгийн хайртай ариун өргөг нь Юда бузарлаж харийн шүтээний охинтой гэрэлсээ. Харийн шүтээний охин гэж. Тухайн үеийн эргэн тойрны газар зүүн байдлаар эргэн тойрны 7 юм бүс нутгийн юм улс үндэстэн байсан. Тэдний ихэнх одоо юу гэдэг юм бэ? Шүтээнүүд гэх юм уу? Ихэнх шүтээнүүд нь юуг ярьдаг байсан бэ гэвэл Баал, Ашира, Милаком, Хадад гэдэг Египт, Персийн бурхтыг шүтдэг байсан. Үнэт зүйлийн тогтолцоог нь ярих юм бол бид нэр маш буруу юмд итгэж байсан. Одоо бидний бүр хамгийн их харанхуй бүдүүлэг шилгээр тэр зүйлийг тэд нэр хийдэг байсан.
Тэдний ихэнх нь хүүхдийн дахил гэж те. Тухайн бидний дээр үеийн кинонуудаас ерөнхийдөө түүхэн кинодоос хардаг те. Хүүхдийн дахил гэж үргэдэг. Галын бурхандаа, хаврын бурхандаа, броны бурхандаа. Тийм харанхуй бүдүүлэг хүмүүс лөө явж байгааг харахтаа юу гэсэн бэ бол та нар надаас урууж ариун өргөөг. Тэгээ би гайхсан. Энд дээрс нэг гайхтмар зүйл гарч байгаа бол та нар тэр гадаад одоо хэмт одоо зүгээр ярьж бол гадаад эмгтээчүүдтэй суух та. Эсвэл бурхны хаан тулснаас гаднах эмгтээчүүд суух. Яагаад тийм? Бурхны ариун өргөөг бузралж байгаа юм хэлбэрлөө орчоо гэж. Бурхны тухайн үед байгаа бурхны сүм баригдчихсан. Тэр сүм дотор энэ багдгүй ингэж өөр хүнтэй суухгүй л байна. Тэг яагаад бурхан энийг энэ миний ариун өргөөг бузралхаар юм зүйл гэж хэлвэ гэж. Өөрөөр хэлэх юм бол нэг юм гаргалгааг эрдэмтэд хэлж байгаа. Эмэгтэй хүн гэдэг бол тухайн үедээ ямар зүйлийг барьж авдаг байсан бол хүүхдээ өсгөх. Дээрээс нь гэр бүлийн шүтлгийг авч явдаг гэсэн баг. Энэ тогтолцоо гэр юу гэдэг вэ гэвэл бид нар өөр за цааш нь ханзаад дэд хууль номуудыг харах юм бол чи өөр шашин сууд итгэдэг эмэгтэй хүнтэй гэрэлснээр итгэлчин өвлөгдөхгүй шүү гэж яригддаг. Өөр хүүхдүүд чинь. Энэ бол миний хүсдэггүй зүйл гэж бурхан илэрхийлсэн мэт. Тэгэхээр Израиль гэдэг улс маань тухайн үед байхгүй болсон тийм нөхцөл байдал донд байгаа ч гэсэн Израилийн ирчүүд нь харийн бурхтын огтыг гэрэлсэн гэж үзсэн энэ үйл явдлыг бурхан гим нүгэл гэж харж байгаа юм те. Ариун энэ зүйлийг бузралж байгаа гим нүгэл юм шүү гэж. Өөрөөр хэлэх юм бол гэрээ яаж зөрчигдөд байсан гэвэл Израиль ирчүүд тэр харийн бурхтыг шүтдэг огтодоо гэрлээд байсан тэр л бурхны гэрээ зөрчигдөж байгаа. За бүгдээ дэд хууль номын 3 дугаар 7 дугаар бүлгийн 3-аас 4 дугаар ишлэг гаргаж байна. Дэд хууль номны 7-гийн 3-аас 4 дугаар ишлэг. Энэ дээр нэг маш тодорхой үгийг бичсэн байна. За юм би утгачлаад хэлэв үгүй. Харь үндэстнүүтээ бүү ураг барилт буюу бүү гэрэл тэдний зүрхийг чинь өөр бурхад руу эргүүлж магтгүй гэдэг ийм зүйл ирж байна. Мэдээж ариун өргөөг бузарлах гэдэг энэ логик агуулгыг харах юм бол өөр итгэлийн хүмүүстэй гэрэлснээр шууд очоод ариун цөмд очоод бузарлаа эсвэл бол одоо юу гэдгийг те бузар үйл хийх ч юм уу тийм юм хийх тухай ердөөсөө яриаг. Тэр юун тухай ярьж байгаа вэ гэвэл сүм бол бурхны орших төв мөн. Израиль бол тэр сүмийг бий болгох, авч явах ариун үндэст нь ариун ард түмэн. Харин энэ ариун ард түмний хамгийн супер нэгж те бурхны бий болгосон тэр нэгж бол гэр бүл. Гэр бүл бол бурхны ариун байдлыг дамжуулах сувг байсан. Өөр хүмүүстэй бурхныг өвлүүлэх. Гэтэл энэ дээрээс бид нэр юуг халж байгааг бол энэ нөгөө агуулга нь алдагдж байгаа учраас бурхан та нар миний ариун газрыг бузарлж байна гэж хэлж байгаа. За тэгээд цаашаа харах юм бол 13 дугаар ишлэлээс та нарын үйлдэл өөр нэг зүйл гэвэл та нар уйлж гаслан Явагийн дахлын ширээг нулимсаараа боддог. Ийм тэрбээр цаашид өргөлийг чинь ноошохгүй та нарын гараас ч таалан авахгүй. Иймд нэг түрүү удаагийн түрүүчийн бүтцээний номлол дээрээс бид нэр харж ирсэн те. Ямар өргөлөөд хүлээгдэд авагдаад тухайн үеийн дахилчныг бурхан зэмлэлээ. Өөсөвтэй доголн те. Асуудалтай өргөлүүдийг барьж ирээд тэрөө бурханаас өрөөлийг авах гэдэг шүү дээ тэрийгүү дамжуулж. Гэтэл тухайн үед бурхан дахилчдыг зэмлэж, ард түмнийг зэмлэх гадна байл ингэ зэмлсэн бол одоо хүний дотор таллаа өнгөж байгаа те. Та нар өөр харийн бурхтыг шүтдэг охидтой гэрэлчээд Явагийн дахлын ширээний юм намайг уучлаач гэмээ дахил өргөд ирэх чинь та нарын гараас би өргөлийг чинь авахгүй гэдэг тухай ярьж.
Бурхан тэгээд 14 дугаар эшлэлд цаашаа тодорхой явж байгаа. Ямар учраас гэж ингэж. Яагаад та бидний үргэлгийг авахгүй гэж те? Бид танд өргөх гээд чинь та зориултаа гаргацсан ирсэн байж та гэж. Учрыг нь гэж байна. Залуудаа авсан эхнэрт та хоёрын дунд гэрчин яава би юм аа гэж. Ам тангараа тавьсан эхнэр чинь атал чи түүнээс урууч няцсан. Буюу салах хүсэлтэй байсан гэсэн. Ердөөсөө энэ асуудлыг Малахи хүндэж байгаа тийм. Малахи гэж Бурхан Малахи номдод хүндэж ингэж хэлж. Залуудаа суусан эхнэрээ орхиод өөр хүнтэй өөр одоо юу гэх юм үзэгсэн төгс гэдэг юм уу биеийнхаа сайтай гэдэг юм уу те илүү тийм хүмүүстэй гэрэлж байгаа. Энэ үйл явдал нь магадгүй их байсан баг. Дуга нийгмийн хүрээнд те их байсан учраас илүү хүндэж байгаа. Тэгэд энэ их нийтлэг болсон энэ зүйлийг буцааж Бурхан байранд нь тавихын тулд одоо израилчуудад хандж хэлж байна те. Та нар эхнэрээс урвж байна гэж. За мэдээж тухайн үеийн бүх хүмүүсээс биш л бах л да. Бурхан өргөл болоод дахлыг чинь тодорхой хүмүүсээс авахгүй шүү гэж хэлж байгаа. Хэрэв хуучин гэрээг харах юм бол энэ үгээрээ харилцаагүй болно гэдгийг илэрхийлж байгаа. Бурхан болон Израилийн ирчүүдийн хооронд харилцаа байхгүй болно гэж. Бурхан өөрийнхөө гэрээ байгуулсан тэр ард түмнээс харилцаагаа таслах хэмжээний тэр зүйл нь юу байсан бэ гэвэл ямар учраас гэж байна. Эхнэрээсээ урууж нэтсэн ирчүүдийг тухай явж. Гэр бүл салалт, эхнэрээсээ салах, үл оошоох гэдэг энэ зүйлийг магадгүй ийм өндөр төвшин гэх юм бол ирэмблэх юм бол те тавиад Бурхан өөрийнхөө сонгож асан ард түмнээс татгалзах хэмжээнд байна гэж ердөөсөө магадгүй би бол ердөөсөө бодож байгаагүй. Тэгэд энэ хэсгийг уншиж байхдаа тэгж бодож байлаа. Бурхан гэр бүлийг ямар амар өндөр түвшинд тавьсан юм бэ гэж. Тэгэхээр энэ өндөр түвшинд тавьсан энэ нэгжээс тэ урууж нэцэхгүй ингээ хуулаараа заагдсан хэмжээнд хамт амьдрна гэдэг нь өөр Бурханы хүсэж байгаа тийм маш том хүсэл байгаа даа. Биднээс хүсэж буй маш том хүсэл байгаа даа. За мэдээж эндээс хэдүүлээ нэг зүйлийг тодорхой ойлгох хэрэгтэй. Энд ямар нэгэн эхнэр хоёрын хуулиар заагдсан салах шалтгааны улмаас салж байгаа түүхийн тухай биш гэдгийг бид бодох хэрэгтэй. Энэ бол өөр хандлагаар те өөр хүсэл зорилгын дагуу салж байгаа эхнэрээ гомдоож байгаа, эхнэрээ хайж байгаа тэдгээр хэрчүүдийн тухай ярьж байгаа. Дэдгүүл 24-ийн 1-ээс 4-д салтын тухай хуулийн заалт бичиг байдаг. Бид нар бүгдээр салтаа зохицуулах тухай те салтын бичиг өгдөг. Өөрөөр хэлэх юм бол тэр салтын бичиг өгж байгаа зорилго нь гэр бүл байсан эмэгтэйг хамгаалах юм зорилготой. Дорд зургаараа юм салах юм тухай ердөөсөө биш те. Харин Египтээс гарсан 21-ийн 10-аас 11 дээр болохоор салж болох шалтгаанууд шууд зааж өгсөн байдаг. Эмэгтэйчүүд энэ нөхрөөс салах шалтгаан. Нэгдүгээр тэгвэл амжиргаа өгөхгүй байх тохиол. Хоёрдугаар тэгвэл хамгаалахгүй байх тохиол. Гуравдугаар гэр бүлийн үүргээ буюу харилцаагаа биелүүлэхгүй байх нөхцөлд салж болох тухай гарч. Тэгээ энэ яг хаамс эдийн хүрээнд дарах юм бол эхний авсан эхнэрээ дараагийн эхнэр гэдэг ч юм уу те тухайн үеийн хууль тухайн үеийн соёлын хүрээнд тайлагдах зүйл. Гэхдээ тэнд салж болох 3 шалтгааныг хэлсэн. Амжиргаа өгөхгүй байх, гэр бүлээ эхнэрээ хамгаалахгүй байгаа үед, гэр бүлийн буюу харилцаагаа авч явахгүй байгаа үед эмэгтэй нь орхиж салж болно гэдэг ийм зааварчилгаа өгсөн мэт. Хуучин гэрээнд эдгээр зүйлүүд байна. Харин Левит номны 20:10 дээр юу гэдэг вэ? Хамгийн том салж болох юмыг хэлж байгаа те. Завхаарл хамгийн ностой гэрээ зөрчлөө завхаарл. Хэрвээ завхаарсан эмэгтэй байх юм бол шууд цаазаар ав. Чулуугаар шидэж аал гэдэг ийм юм хэлж байгаа. Магадгүй энэ нь одоо жишээлбэл бол энэ хууль нь явсаар хагаад бодит байдал дээр салалтаар шийдэгцэх ус л да. Хэдийгээр одоо яг энэ Малахигийн үед завхаарсан эмэгтэй эрэгтэйг шууд чулуугаар шидэж алхаасаа илүү салах юм шийдэл хүртсэн байсан тийм үе гэсэн. Тэгээ Есүсийн хэлсэн бас нэг гоо те садар самуунаас өөр шалтгаанаар
та нар өөр хоорондоо салахгүй байхыг хичээхтэн гэсэн юм уу байгаа тийм. За тэгэхээр хуучингийн салт гэдэг бол хамтдаа амьдрахыг Бурхан үргэлж илүүд үздэг гэр бүлүүд. Тэгэхээр бид надад одоо асуулт гарч ирсэн. Тэгээ одоо яах юм? Хүний амьдрал салахгүй тийм таарахгүй тохирох тохирохгүй амьдрал зөндөө байна шүү дээ. Яг үндэ 15 дугаар ишлэлийг харах юм бол нэг юм байна. Сэтгэлдээ хянуур бай гэж хэлж байгаа тийм. За би бүхлээр нэг 15-ыг уншиж. Өчүүхэнч болов сэтгэл зүрхтэй хүн ингэхгүй. Харин ч тэрээр бурханлаг үр удмыг хүсдэг. Тиймээс сэтгэлдээ хянуур бай. Хинч баг залуудаа авсан ихнэрээсээ бүү урууч нэц гэсэн юм. Энэ юу сэтгэлдээ хянуур бай гэдэг нь бас өөр орчуулгаараа юу гэж байгааг бол сүнсэндээ анхаар гэдэг юм уу байгаа тийм. Та бүгдээрээ л мэдэх гэр бүлийн нэг Christian гэр бүлийн зөвлөгөө гэдэг ч юм уу ихэнх юмдэр байдаг нөгөө family гурвалж ингээ тийм. Харилцаа бурхантай харилцаа ойртогцсон гэр бүлийн харилцаа илүү дэшээ төвлөрж ингэж ойртдог гэдэг юм санаа. Гэрэлт гэдэг бол тоглоом биш тийм. Яг бол хоёр хүний амьдрал явагдаж байгаа хоёр хүний сэтгэлийн дарамт цаана байдаг бүх зүйл нэг бий болох ёстой. Бурхны бүтээс Эхлэл номон дээр бүтээсэн Бурхны хамгийн анхны хүн амьдрах нэгжийг гэр бүлээр тодорхойлсон байгаа тийм. Энэ бол үнэхээр тоглоом биш. Энэ зүйлийг амлалтаа өгөөд эхлүүлсэн бол төгсгөл хүртэл амлалтаа биелүүлэх учиртай гэж Бурхан анх харж энийг бүтээсэн тийм. Гэтэл хосууд юу нь яагаад салдаг вэ гэдэг юм яриа гарч ирж байна. Тэгээ бид нар ер нь маш олон кейс ярих бах те. Тэнд ч хүмүүс салж гин, энд ч хүмүүс салж гин, тэрнээсээ болсон гин, эннээсээ болсон гин. Мэдээж салж үзэх хүмүүстэй ярих юм бол та нэг зүйлийг ойлгоно. Тэд нэр хүсдэг үү те, салахыг хүсдэг үү? Гэхдээ ямар нэгэн байдлаар тэр нь бий болсон. Асуудал бүрэн гарч байгаа. Тэрийг ямар их харамсалтай, сэтгэлийн ямар их шаналлтай үлддэг энэ зүйл вэ гэдгийг бид нэр бүгдээрээ мэднэ. Зовлон амсдаг тийм. За салсан олон ихэнх хэрчүүд архин дор сэтгэлийн гутралд ордог тийм. Олон эмэгтэйчүүд зовлон дунд ингээ биеэ дагаад санхүүгээ дагаад амжиргаагаа өөрөө бүртгэж явах болдог гэдэг чинь энэ олон зүйлүүдийг бид нэр яриул зөндөө кейс байна. Гэхдээ салж үзсэн хүл ямар байдгийг ерөнхийдөө мэднэ те. Дотор ямар хэцүү байдаг, ямар агуулга нь хүнийг илүү зовоодог гэдэг ч юм. Үнэхээр тоглоом биш гэдгийг бол хүмүүс бүгдээрээ мэднэ энэ бол. Гэтэл Бурхны хүсэж байгаа юм нь юу вэ гэвэл та нар сэтгэлдээ хянуур баягүй, сүнсэндээ анхаараарай гэдэг нь өөрийн бий болгосон амлалтаа өгсөн гэрлэлтэндээ анхаараарай гэдэг зүйлийг хэлж байна. Энэ бид нэр яаж анхаарах юм гэж те? Зүгээр ингээнээр ярил л да. За гэрлэлтэд авч үлдэхийн тулд хичээгээрэй гэж те. Хичээл зүтгэлтэй байх хэрэгтэй гэдэг л юм чухал агуулга цаана явагдаж байна. Та бүд хэрвээ санаж байгаа бол нэг юм дээхэн үед гардаг байсан нэг юм кино байдаг те. Салгаж байгаа эхнэр нөхөр хоёрын тухай хөрш тэтгэл кино те. Тэгээд аав нэг юм 20 даалгаар өгөөд нөгөө даалгаврын дагуу хийгээд тэр гэр бүл салхаа болдог жишээ байдаг ч юм уу. Энэ чухал. Гэтэл өнөөдөр одоо бид нар магадгүй Христ итгэгч гэсэн бид нар дотроо магадгүй ямар нэгэн заз би салсан ч яг уу гэдэг ийм сэтгэл тэгээд явж явах магадaltaй яг бол тийм те. Тийм асуудал хүний дотор төрөхөг бол төрнө. Энэ бол хүний толгойд орно гэдэг нь мэдээж амаргүй байдлын үр дүнд л үүсэж байгаа байх л гэж бодож байна. Тийм үнэхээр аж аргалтай бол бид хүний толгойд ийм салын нэг гомдоо гэсэн ийм хүсэл төрөхгүй л. Гэхдээ энэ зүйлийг бодоод явж байгаа бол миний хэлэх ёстой магадгүй тойрох ёсгүй нэг зүйл нь юу вэ гэвэл 16 дугаар эшлэл дээр шүү дээ. Учир нь би салтыг үзэн яддаг гэдэг ийм бурханд бид нар итгэдэг. Бид нар яг л тэр бурханд итгэдэг. Хувцаа хүчрхийлэгчээр будагчийг би үзэн яддаг гэдэг тэр бурханд л бид нар яг итгэдэг. Яг өнөөдөр сууж байгаа бид нар. Энэ номлог сонсож байгаа та гэсэн үг шүү дээ. Та боддоо
Бид нар үнэхээр сайн хүмүүс мөн үү? Эсвэл үнэхээр муу хүмүүс үү те? Үгүй. Туйлын сайн эсвэл туйлын муу гэсэн ойлголт байхгүй. Муу юм туйлын муу хүн гэж байхгүй. Муу зүйл хийсэн хүн л гэж байгаа. Тэ? Тэрнээс бол туйлын муу хүн гэж байхгүй. Тэгэхээр бид нэг зүйлийг бодох хэрэгтэй. Гэр бүлээ улсаараа, гэр бүлээ услаараа, гэр бүлээ тэтгээрээ, гэр бүлдээ бүтэн байхын тулд хамгаалаарай гэж. Одоо гэр бүлдээ байгаа бүхий л хүмүүст хандж хэлж штэ тэ. Тэднийхээ бүтэн байхын тулд амьдралын туршид Бурхны хүсэж байгаа тэр тогтолцоонд донд амьдрахын тулд хичээгээр их гэдэг. Өнөөдрийн номлолоос нэг зүйлийг бидэд мэдээд авахд хангалттай гэж би ерөнхийдөө бодож байна. Заавалжгүй нэг төгс хэрэгжүүл, ингэх ёстой, тэгэх ёстой гэхээс илүүгээр ертцийг үзэх үзэлтэй юг тогтоох ёстой гэвэл нэг ийм санааг суулгаад авчаарай гэж хүсэж. Тэрний юу гэвэл салалтыг үзэн ядаж хүчрхийл хийдэг хүнийг бидний бурхан үзэн яддаг шүү гэдгийг бид нэр тархиндаа суулгаад авчаарай гэж хэлэх гээд. Бид нэр одоо үеийн салалтын нийтлэг шалтгаануудыг би хэлж чадна те. Тэгээ юу вэ гэвэл таарамжгүй байдал. Би бинтэйгээ тархана. Одоо энэ залуучуудын хэлж байгаа те. Би надад ийм тайпны хүн таарна гэж ярьж байгаа те. Таарамжгүй байдал. Би тэнд 6 сар амьдралаа тэгээд маач таарсангүй те. Миний хайр хөрсөн гэл үеийн үеийн залуучийг ярьж штэ те. Тэгээ бид нар салцсан. Тэгэл би биэндээ хохирлгүй тэгээ сайхан салсан гэж. Өөр хүн таалагдсан учраас гэж те. Тэнтэй ингээл суугаад ингээд хамт амьдраад одоо сүүлийн үед хамтын амьдрал гэдэг бол баг гэрлэлтээсээ их байгаа те. Хамтын амьдрал ингээд зохиог авчихсан чи өөр тийм нөхөн гараад те. Тэр нь надад илүү таалагдаа. Тэгээд би салчлаа. Үнэхээр миний сэтгэл төрөхгүй маа. Тэр дандаа ингээд орж ил гутлаа тэгээ шидчихин те. Энэ миний амьдрал тохирохгүй. Бидний нэгэн сэтгэл санаа таарамжгүй шүү, нийлэхгүй шүү гэж. Хамгийн харамсалтай одоо үеийн энэ бүх салалтын шалтгааныг Библиэлд юу гэсэн бэ гэвэл энэ бол та нарын гэрлэлтэд цуцлах, гэрлэлтээсээ салах шалтгаан биш гэж хэлсэн байна. Та ийм шалтгаанууд байгаа бол Бурхан инээгээд та одоо гэрлэлтээ та нар авч үлдэн шүү гэдэг инээж даван гарах ёстой зүйл гэж. Матай номын 19:8 дээр нэг ийм ишлэл байдаг. Би уншаад өгье. Та нарын зүрхний хатуурлаас болж Мосес салалтыг зөвшөөрсөн юм шүү гэж. Харин эхнээсээ тийм байгаагүй гэж хэлсэн. Дахиад нэжээс уншаад өгье. Та нарын зүрхний хатуурлаас болж Мосес салалтыг зөвшөөрсөн. Харин эхнээсээ ийм байгаагүй гэж. Бурхан хүмүүсийг бий болгочоод, хүмүүсийг бүтээчээд Адам Ева хоёрыг амьдруулаа. Ингэж явахдаа гэр бүлийг бий болгохдаа анханасаа Бурхан салахаар ердөөсөө энэ гэр бүлийг бий болгоог. Би сэтгэл зүйч судлаачдын нэг подкаст үзэж байгаа тэгж ярьж байсан. Гэр бүлийн юмс салалтаад хүн дээг шархуулд юм байл та. Тэр тараамаг юу гэж тайлбарлаж байсан бэ тохоо үед. Хүн ингээд бүр машинд мөргүүлээ те. Үхэлд ороод, үхлийн наахан очоод 7 хоног сэгэнд байж байгаад амьдарж байгаа хүний сэтгүүтэй яг ижилхэн төвшөнд очдог гэж тайлбарлаж. Сэтгүүнд. Тэгэхээр эн чинь хүсээд ах зүйл биш байгаа байхгүй хүний хувьд. Тэгэхээр бид нэр энүүгээрээ те ингэж хэлж байгаагаар Библи одоо тэр чигээрээ салсан хүмүүсийг эсвэл те харилцаатай байж байгаа дэвдэрсэн тэдгэр хүмүүсийг шууд утгаараа буруутгаж байгаа гэж бид нар ойлгож болохгүй те. Бидний зорилго ийм байгаагүй юм шүү, ийм байгаагүй юм шүү гэдгээл ерөнхийдөө Библи өөрөө Бурхан өөрөө хэлхийг хүсэж байна. Гэр бүлийг бий болгохдоо би салахын төлөө дараа салах юм чинь ингэнэ гэж ийм асуудлуудыг хүндхийн төлөө гэр бүлийг бий болгоог юм шүү гэдэг тухай хэлж. Тэгээд
нэг юм судлаачийн дүгнэлт байсан. Тэр дүгнэлт гой таалагдсан. Тэр нь юу гэвэл Библи салалтыг зориг болгож өртөөсөө зааж аваагүй. Ямар ч нөхцөл байдалд. Харин аль хэдийн эвдэрсэн тэр гэмтсэн тэр салсан тэдгээр харилцааг бол хүлээн зөвшөөрсөн юм а гэж л ярьж байна. Тэгэхээр бид нэр бурханлаг харилцаатай бурханлаг гэр бүлийг бий болгохын тулд мэдээж магадгүй бид тэмцэх ёстой, хайрлах ёстой, аламлах ёстой. Эсвэргээр бид бүх зүйлд эзний хэлсэн үгийг бид өөрсдөө мэдлэг болгоод ертөнцийг үзэх үзэлдэг суулгаад авчвал энэ маш ирээдүйд хэрэгтэй юм лөө гэж бодож байна. Тэгээд нэг сэтгэл зүйч нэг хэлсэн юм үг байсан. Тэр нь юу вэ гэвэл хинч анх гэрэлт хийхдээ хамтын амьдрал зохиохдоо би энэс сална гэж боддоггүй гинэ. Ямар ч хүн бидээ хайртай дуртай тэр өнцгөөс ингэж нийлээд харин одоо амжиргаагүй байдал одоо юу гэдэг нь хайр хүрсэн сэтгэл ханамжиг гэсэн энэ шалтгаан сүлд нь гарч ирснээр тэдгээр зүйлүүд салтыг нуурах хүчин зүйлс нь болдго юм а гэж. Тэгэхээр яг л одоо үеийн хүн болгоны сэтгэл зүрх гэсэн яг Библийн тэр тогтолцоо хүн бурхны бүтээсэн тэр тогтолцоо байгаа байхгүй. Бурхан анх гэр бүлийг салахын тулд биш харин үрд байлгахын тулд бүтээсэн. Гэхдээ тэр Мосегийн хэлдгээр салтыг зөвшөөрсөн харин эхнээсээ тийм байгаагүй гэдгийг хэлсэн хатуу зүрхтэй хүмүүс учраас бид ийм зүйлийг зөвшөөрсөн юм а гэж. Тэгээ бид нар гэмт үнсэн дэлхийд амьдарч байгаа энэ нийгэмд бид нар асуудлуудаа тулгарна. Бидний гэр бүл асуудлууд байгаа юм бол тийм. Харин энийг даван гарахын тулд бид нар Бурханыхаа үгээр эргэж очдог байх нь чухал юм шиг байна. За тэгээд эргээд нэг үгийг бодоод санаад ертөнцийн үзэг үзэлдээ бүр шингээгээд авчаасаа гэж хүсэж байна. Тэр нь юу вэ гэвэл таны амьдрал өнгөрсөн амьдралыг ин дуртах гайгүй харин одоо байгаа нөхцөл донд чи Бурхан ингэж ярьж байгаа. Би салалтыг болон хүчирхийллийг үзэн яддаг Бурхан шүү гэж хэлж байна. Тэгэхээр таны ертөнцийн үзэг үзэл дотор энэ хоёр зүйлийг байхгүй болгож амьдралдаа урагшлаарай гэж уриалгах гэдэг. За тэгээ хамтдаа залбираад эзнийхээ үгийг тусгаарай. Гайхамшигт Бурхан минь танд талархъя. Тэгээд өнөөдрийн үгээрээ биднийг зэмлэж, биднийг буруу шааж, биднийг босгон байгуулсан бол биднийг ухаарлын үгээр тэтгэсэнд баярлалаа. Бид нэр заримдаа би танд итгэж найдаж байгаа ч гэсэн бид нөхцөл байдал дундаа та зөвхөн надад туслах ёстой. Та миний талд байх ёстой гэдэг ийм хатуу үзэл бодолтой суудсан байж магадгүй юм эзэн. Харин та өөрөөр хэлэхдээ би бол хүсдэггүй юм а хүсдэггүй. Би хэсдэг юм а хэсдэг. Харин үнэхээр шудраг Бурхан шүү гэдгээ ахин сануулж байгаад баярлалаа. Тэгээ өнөөдөр ч гэсэн монголчуудын дунд салалт их байна эзэн. Энэ олон салтууд дунд хэн хохирдог вэ гэвэл хүүхдүүд хохирдог. Хэн хохирдог вэ? Салсан хоёулаа сэтгэл зүйн маш том дарамтанд ордог эзэн. Иннээсээ буцаад сэргэж босоход хэцүү байна. Тиймээс эзэн та анханасаа маш зөв хүмүүстэйгээ залбиралтайгаар учирч ирээдүйдээ зөв гэр бүлийг босгон байгуулах хүч чадлыг өгөөч хэмээн гуйж байна. Олон залуучууд таны дотор эргэлзэж гэр бүл дотроо асуудалтай байж унаж босож явж байна эзэн минь. Та тэр залуучуудыг босгон байгуулж өгөөч. Та бол шудраг Бурхан. Та бол ариун Бурхан. Та энэ ариун байдлаа итгэгч гэр бүлүүдийн дотор бий болгож таны дотор шудраг байхад ариун замаар амьдрахад та тусалж өгөөч хэмээн гуйж байна эзэн. Таны хаанчлал гэдэг хүч чадал дотор эзэн таны оршихуй дотор нэгдсэн энэ гэр бүлүүдээр та өөрөө алдарших болтгоо хэмээн гуйж байна. Тэгээ та тэр гэр бүлүүдээр үнэхээр яг одоо бол салах тухай бодож байгаа. Салах тухай эргцүүлэн алхаж байгаа тийм аюулд очсон байгаа гэр бүлүүдээр та очиж тэд туслаач хэмээн гуйж зөв бодлоодыг өгөөч. Би бол салалтыг үзэн яддаг юм а гэдэг энэ санаагаа
ертөнцийг үзэх үзэлдэн суулгаж өгөөч хэмээн гооч. Таны гайхамшигт хүчрхэг хүүгийн нэрээр гон залбирч байна. Амен. Эцэг алдарш болтугай.